Суудалын нэрхэн дор Чингис хааны дэвиа цурын бэлэр мэд мэдүүл түвэ Найман зуны дараа монголчуудыг мэлэгдсэндээ авч харлах улаах мөчд би дахин иргэн ирнэ далд бөгөөс илмэд хол бөгөөс ойр мэдгүн сэтгэж яваас мөнх тэнгэрт заавал ивэгдэн буйзаа биелэлээ олон эрдэх мөчд ботор суус эцгүй талчч бүл болно эдэх сүү эвлэн нэгдэж тэнгэрийн ухааны ч мөчрлөн дэлхий цорайтлаа тэнгэрт манлаа тэнгэрийн хүчтэй
Баярлаа. Тэгээд та бүхнийхээ одоо энэ анх дугаар чуулганыг мэлгаад мөнх тэнгэрийн хораад байгаа дуулъя. Бүгдээрээ хамтдаа хураалъя. Монгол улс минь үрд мандан мадархал тугай гэж өрөөж байна. Бүгдээрээ хамтдаа хураалъя. Ингээд залбирч мөргөё Удусны дус авдаг сэр урга алхны залбаа химрэн мандаж байгаа Ус Монголынхаа сүр хүчийг хураадан дуудъя хураадан дуудъя Эцэгдээ тэнгэртэй хүслээ шүнэн алдлан судлан мөргөё Эдийнх наранда цацлан өргөн баатхан залбирч мөргөё Хас төрийн их цаддаг сэр хамаг олны заяа зовлон дэлгэрч явга Бүх Монголынхаа сүр хүчийг хураадан дуудъя хураадан дуудъя Сүгдэн мөргөё Урдулаан алдаан өргөдөн өргөн Баатхан залбирч мөргөё Хансуудалч үнсэр баттал олны гисэн хамгадан байга Амга Монголынхаа сүр хүчийг хураадан дуудъя хураадан дуудъя аян замынхаа энэ сайхан алтан өргөнд үлдсэн гэсэн та бүхэндээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтан барилгыг өрж байна. Бид даяаршлын энэ ирэнд хөгжин дэвшинглэгцээ өөрийн үндэс угсаа хэл соёл, ёс заншил, өвөг дээдсийн сургаал ухаанаа мартах учиргүй үлээ. Учир нь үндэстэн оршин тогтхыг хамгийн том гол хүч бол түүний оюун санаа, гүн ухаан, өв соёл, оршин байд юм аа. Би бол сүүн зам мөнгө голоос ирсэн мөнгө төгрөөс Энэ сайхан чуулга уулзалтанд маань олон сайхан эрдэмтэн докторууд цугларч илтгэлээ тавьж санал хүсэлтэд солилцсон юм аа. Тун удахгүй бүрэн ирэхээр соён гэгэрүүлэгч телевизээр та бүхэндээ хүрнэ. Та бүхэн маань хүлээн авч үзээрэй. Их зүйлийг хийж байгаа. Мөн түүнчлэн бас одоо надтай хамт одоо телевиз, радиогийн салбарт одоо ийм сайн хүн байгаамаа. Продюсер За ингээд энд хорон цугларсан эрхэм 10 Монгол ахын дус та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. Их эзэн Чингис хаан маань өнгөрсөн цаг хугацаанд дэлхийн талыг төвшдгөж дэлхийг одоо амар амгалангийн үүлийг мөн хөх тэнгэр, онгод тэнгэр, өвөг дээдсүүд их язгуур бүгдээс зарилгаа аван нэгэн цаг үед одоо сайн сайхан үүлийг сайхан бүтээж байжээ. Одоо бол хоёр дараагийн бас нэг давалгаа дараагийн нэгэн цаг үед бид нэр бол амьдарч байна. Энэ цаг үед дэлхийн 8 тэрбум хүний одоо нэгэн хэсэг болж энэ цаг үед хамтдаа амьдарч байгаа, хамтдаа амь биетэй байгаа, хамтдаа гайхалтай зүйлийг, хамтдаа их тэнгэрийн үлийг, хамтдаа гайхамшигтай зүйлийг бүтээх гэж төрсөн та бүхэндээ баярлж байна. За хөгт болтой төрсөн хүмүүн бүхэн Монгол хүмүүн мөн билээ. Их эзэн Чингис хааны мөн хөх тэнгэрийн үйл хэргийг бид бүхэн дамжин өртөөлөн хийж бүтээхээр одоо энд цугларсан байна гэж миний хувьд бол харж бодож байна. Сүнсэн сэрсэн, сүлдэн бадарсан, заяан дэлгэрсэн ийм сайхан хүмүүс хорон суулжээ. Та бүгддээ дахин баярлж байна. За тэгээд их дэлхийн маань сайнтай муутай, дайнтай, амар амгалантай холилдон амьдарч байгаа энэ цаг үед бол бид бүхэн түрүүний ярьсан одоо зүйлүүдтэй ижил санаа нэгдэн одоо их дэлхийхээ аврах одоо гайхамшиг бүтээх цаг нь одоо энд ирчихсэн байна. Мөн хөх тэнгэрээс та бидэнд одоо зарлиг ёсны ирсэн учраас та бүгдийн зүрхний гүнээс сэтгэлийн дуудлага сүнсчин сэрсэн учраас энд цугларсан байна гэж би харж ойлгож байна. Тэгээд энэ сайхан гайхамшигтай хорол чуулганда та бүхэнтэйгээ хамт оролцоо сууж байхдаа онгод сайхан хөгжлөө. Одоо та бүхэндээ тэгээд бяцхан онгод хөгжлөгдсөн одоо хэдэн мөртийг уншиж бас сонирхолтой гэж бодсон юм аа. Ёсын цагаан хүслийн ерөөл амилсан өдөр, ертөнцийн наранд ивэгдэж жаргал дэлгэрсэн өдөр, хаан их өвгдөөс хурж ирсэн ивэл хатан их лусаас халирч ирсэн энэрэл, захгүй их ертөнцөөс заяаж буусан их хүч, замбуу твийн нарнаас завсруугүй илгээсэн хайрлал, омог төгөлдөр ухаан тань мөргөмөй, орчлон ертөнцийг ивэх их ивэд тань талархамгүй доторчдын өрөөлтөө баяр цэнгэлийн жаргалтай язгууртаа танигдан мөнх тэнгэрийн хүчийг ариун биедээ залсуугаа хурай хөх толбот удамтангууд хөх дэлхийн эзэн заяатангуудаа хүндүүх гарвалтангуудаа замбуу твийг авраатангуудаа сэрэгтэн сэхэрэгтэн бадрахтэн мандахтэн хурай энэ өдрөөс эхлэн та бүгдийн маань язгуур ивэж, мөнх тэнгэр ивэж, өвөг дээдс ивэж, уулс лус авдаг хүн ивэж, 981 мууярэ ерөөл буйна эдлэн жарг болтгой та бүхэн маань. Хурай. Төнгөмөгийн үрээс өстө
무거운 사랑을 이루어드리 өнөөдөр бүтөөж байна. Язгуурын дуудлага Монгол туурхтны анх дугаар чуулга уулзалт маань ийхүү амжилттай сайхан болж үргэлжилж байна. За өвөр Монголоос 408 зөксөөс зорж ирсэн Монгол овогтон, Монгол туурхтан ахан дүүс маань минчлээ дэвшүүлж, илтгэл тавьж, халуун дулаан энерги эрчимд умпсан, эрч хүч оргилсан сайхан өдөр байлаа. Ингээд өвөр Монгол ахан дүүс болон 408 зөксөд оршин суугаа монголоор овгилсан хөх толботон бүхий л олон хүмүүстэй аз жаргалын дээд амжилт бүгдийн дээдийг хүсэн өрөөё. Хөх Монгол маань мандан бадархалтгай. 진심신 우리집건 뭉뚱그리 묻은 엠대스니 묻두에 묻두에 хүн гэдэг чинь ямар хүн байдаг вэ гэж үдээсөө олон хүний амьдралыг гайхамшигтайгаар өөрчилж чадсан дотоод сэтгэлийг эерийг сайхан болгож чадсан хүнийг мандаач гэдэг. За тэгвэл манай хамгийн язгуурын дуудлага сургалтын хамгийн анхны цуутын мандаалагч багш яг яахгүй сүлдээ багш байна шүү. Ингээд хүн ханы язгуурт багш гэгэрд багш сүлдээ багш хоёртон дипломи бас гардууд яа хургуут багш нар. За та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан айлтгыг мэдчихлээ. Тэгээд энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулагчаас надад үүрэг болгож сэтгэлдээ хэлээ гэж байна. Би бол яг та бүхний донд нэг оролцоод байдаг ч гэсэн өнөөдөр ингээд анхны чи үйл ажиллагаанд оролцлоо. Тэнд би ерөөсөө юу мэдрэж байна гэхээр нэг л тийм сайхан дулаан аваар юмсгал, нэг л сайхан энерги сүүлдээ хэлсэн үгнүүдийг чинь хараад сонсоод бүр уйлаад халааснаас алчуураа гаргаж нүдээ нууцч нууж ягаад нэг арчлаа. Надад ийм сайхан сэтгэл төрөлөө. Тэгэхээр энэ миний дотоод хүн маань чи Монгол хүн шүү. Чиний ах дүүс чи ирсэн байх шүү. Бид нар юу бодож чинь чи адилхан бодох хэрэгтэй гэдэг дуудлагыг бас л надад өгж байна. Ингээ би танартай хамт байна. Баярлалаа та бүхэнд. За сэтгэл зүрхэн зориулж ажилласан миний арын албаны та бүхэндээ гилан таталтаа эрхлэе. Нийслэлийн соёл урлагийн газрын хамт олонд бачимэг дарахтаа бас гилан таталтын талбарцнаа илэрхийлье. За дараагийн нэгэн язгууртан бос маань ган чимэг даваа жаргал хоёрыг тайсан авъя. Даваа жаргал нарыг босон өгье. За ингээд арын албанд багш би одоо үргэлж хэлмээр байна. Арын албанд маш гайхамшигтай үүргийг гүйцэтгэсэн. Язгуурын дуудлага сургалтын анхны мандайлагч, арвтын мандайлагч, эрхэм язгууртан мастер багш нар одоо төрөн гарсан байна. Тэгээд Эрхэм таныг мөнх тэнгэрийн хүч чадал, бэлэг оюуныг танин мэдэх, дотоод хүч чадлаа нээх онцгой сургалтанд урьж байна. Энэхүү сургалтаар уламжлалт мэдлэг, язгуур сүнс, оюун санааны хөгжлийг хувь хүний дотоод нөөц чадварыг сэргээх арга ухаанд суралцах боломжтой. Мөнх тэнгэрийн ивэл хүчиндор хамтдаа хөгжин, шинэ эрэнд язгууртаа танигдан шинэ эрч хүчийг олж авах язгуурын дуудлага сургалтанд эрхэм таныг урьж байна. Тэнгэрэмэн үрсэ